Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн хичээл үртийг хэмжих. Хичээлийн зорилго үртийг хэмжих, нэгжийн хамаарлыг бичих, тохирох нэгжээр илэрхийлэх, нэг нэгжийг нөгөө нэгжээр илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх. Хичээлийн зорилт үртийг хэмжих, нэгжийг мэдэж авах, үртийг хэмжиж сурах, уламжлалт хэмжүүрийг мэдэж авах. Нэг нэгжийг нөгөө нэгжээр илэрхийлж сурах гэсэн зорилттой байгаа. Та хүүхдүүдээ үртийг хэмжихдээ ямар багт ашигладаг вэ? Хэлээрэй хүүхдүүдээ. За шугам, тууцан метр, эвхдэг метр гэсэн багцуудыг ашигладаг байх нэ.